амжилт хүсье юуны өмнө тэгээд манай говийн хүн юм байна доо. Мандал говийн хүн юм биш те. За тэр говьч яг санхүүгийн салбарын одоо 3 гол салбар гэдэг та одоо өөрөө мэдж байгаа. Банкны салбар, даатгалын салбар, за тэгээд хөрөнгийн зах зээл. Манайд бол яг ихнийх нь 2 банкны салбар, даатгалын салбар бол хайцсангүй гайгүй хөгжиж байна. Энэ хөрөнгийн зах зээл ерөөсөө хөгжихгүй байгаа. Өнөөдөр одоо дэлхийд даяар дайн самуунтай дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалтууд нь хумигдж байгаа үед энэ хөрөнгийн зах зээл рүү жоохон төлхөө анхаарч ажиллахгүй бол ерөөсөө гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг ойлголт юм байхгүй боллоо. Тийм учраас энэ салбар дээр та бас нэлээд сайн ажиллаарай. Хоёр дахь гол зүйл нь ер нь энэ банк ус санхүүгийн байгууллага танай л одоо санхүүгийн зохицуулах хорооны гол хариуцах ёстой салбар бол яалчгүй банк ус санхүүгийн салбар. За энэ ломбардууд байгаа. Өнөөдөр бол одоо манай Монгол улсад ерөөсөө нэг алхаад нэг ломбард, нэг алхаад нэг аптек л болчихлоо шүү дээ. Тийм учраас энэ 522 банк ус санхүүгийн салбарын оны эцсээр бүртгэгдсэн юм байна, тоологдсон юм байна. Ер нь энэ банк ус санхүүгийн салбар бол яг үнэндээ улс төрчдийн хулгай мөнгө. Дээрээс нь жижиг дунд үйлдвэр, тэр шинэ хоршоо, энэ маш төрөөс гаргаж байгаа маш бага хүүтэй зээлүүд эзэддээ очихгүй улс төрчдийн гараар ороод банк ус санхүүгээр дамжаад байгаа шүү. Та одоо яг энэ салбарт байгаагүй шинэ хүний хувьд бас энэ дээр нэг зоригтойхон ажиллаад өгөөрэй гэж энэ хоёр зүйлийг танаас хүсэх байна да. За амжилт хүсье.